За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өвсгөл аймгийн нутгаар 9-р сараас 12-р саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямар их талаар та бүхэндээ товч танилцуулъя. За 9-р сарын хувьд одоо бол 2-р 10 хоног эхэлсэн явж байна. За сарын урьдчилсан төлөвөр 2-р 10 хоногийн дунд үе хүртэл цаг агаар нэлээд тогтворгүй ихэнх нутгаар хурд тунц нойтон цасарч олон жилийнхээ дунджаас 1-3 градусын сэрүүн байхаар төлөвтэй байгаа бол 2-р 10 хоногийн сүүл 3-р 10 хоногийн ихэр бол нийт нутгаар цаг агаар нэлээд тогтвортой олон жилийнхээ дунджаас 1-3 градусын дулаан байх ийм төлөвтэй байна. Ерөнхийдөө одоо 17-ны хүртэл цаг агаар нийт нутгаар тогтворгүй муу байж байгаад тэрнээс хойш бол харьцангуй бас 7 хоногийн хугацаанд харьцангуй аймгийн нутгаар цаг агаар тогтвортой байх ийм төлөвтэй байна. За цаашдаа 10-р сарын хувьд булнаа нуруу орчмоор олон жилийн дунджаас хүйтэн хурд тунц олон жилийн дунджаас бага зэрэг ахиу орох ийм төлөвтэй байгаа бол үлдсэн буюу аймгийн ихэнх нутгаар 10 дугаар сарда олон жилийн дунджийн орчим агаарын температур болон хурд тунц олон жилийн дунджийн орчим байх ийм төлөвтэй байна. 11-12 дугаар сард бол мөн аймгийн нутгаар агаарын температур болон хурд тунцны нийлбэр хэмжээ бол олон жилийн дунджийн орчим байх ийм төлөв ус цагур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс бол ирсэн байгаа. Тэгэхээр өвлийн сарууд бол огцон муудалт бас яг харьцангуй цөөтэй байх ийм төлөвтэй байна. За бэлчээрийн дац багтаамж олон дахин хэтэрсэн сумдууд бол мөн бас хэдийгээр цаг агаар олон жилийн дунджийн орчим гэж байгаа боловч мөн тухайн одоо олон дахин хэтэрсэн багууд бас бэлчээрийн дац багтаамжийнхаа дүнг харж агаад цаашдаа өвлжилтийнхөө бэлтгэлээдийг төлөвлөн ажиллавал зохистой юм аа. Газар тариалан эрхлэгчидтэй мөн цагуурын байгууллагаас өргөх зөвлөмжийн хувьд 9-р сарын дунд 10 хоног бол агаарын температур аймгийн нутгаар 6-аас 12 градусын дулаантай байдаг. За мөн 9-р сарын 3-р 10 хоног буюу 20-30-ны хооронд бол агаарын дундаж температур аймгийн нутгаар 2-оос 8 градусын дулаантай юм байдаг. За одоо 2-р 10 хоногийн дунд үеэр бол аймгийн нийт нутгаар цаг агаар тогтворгүй. Нийт нутгаар агаарын температур болон хөрсний гадаргын температур шөнөдөө цочор хүүтэрч хонох ийм төлөвтэй байгаа. 1-р 10 хоногийн сүүл 2-р 10 хоногийн ихээр бол цаг агаар харьцангуй тогтворжих хэдий ч газар нутгийн онцлогоос хамаарат ерөнхийдөө аймгийн нутгаар бас хөрсний гадарга дээр бол 1 градус орчим хүрч цочор хүүтрэх ийм төлөв бол ажиглагдж байна. Иймээс газар тариалан эрхлэгчид маань ургац сураалтаа ерөнхийдөө 9-р сарын 3-р 10 хоногт багтаах төлөвлөгөөтэй ажиллавал бас илүү тохиромжтой байх болов уу.